Уул уурхайн компаниуд хуулиар далаалгасан шүүхтэй хамтран хэвлэлийн эрх чөлөөнд халдаж эхэллээ. Төв аймгийн Заамар сумын нутагт алт холбоорлох зөвшөөрөлтөй Уул Заамар компани Монголын орчин цагийн чөлөөт хэвлэлийн томоохон төлөөлөл болох өнөөдөр сонины санхүүгийн үйл ажиллагаанд халдан дансыг нь хаалгасан байна. Өнөөдөр сонин 2017 оны 10 дугаар сарын 27-ны дугаартаа хайлааст багийнхан ус уух гიშгэх газаргүй болоход ойрхон байна гэсэн гарчтаар нийтлэл хэвлэсэн. Уг нийтлэл Төв аймгийн Заамар сум алт холбоорлагчдын хөл цүүдэж танигдахын аргагүй боллоо доройтсныг хүндэжээ. Тэгвэл энэ нийтлэлийн эсрэг Уул Заамар компани зарга үүсгэж 100 сая төгрөгийг хэмжсэн байна. Өнөөдөр сонин уг нийтлэлийнхээ үнэн зөв эсрэгт эргэлзээгүй бөгөөд шүүх хурлын товыг хүлээн хуулийн хугацаанд нь тодруулга өгсөн. Гэвч нэхэмжлэгч тал дахин хүсэлт гаргаж санхүүгийн дансыг нь шүүхээр дамжуулан хаалгасан байна. Шүүх хурлын товлогдоогүй байхад хууль шүүхийн байгууллага яаран шийдвэр гаргаж аж ахуй нэгжийн санхүүгийн эрх чөлөөнд халдаж болох уу? Энэ мэт эдийн засгийн хөшөөрөг хуулиар далаалгасан үйлдэлтэй хамтран тэмцэнэ гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэгдэж байна. Энэ нийтлийн дэлгэрэнгүй та бүхэн манай сонины 5 гарагийн дугаараас хүлээн авч уншаарай.